Тэгэхээр өнөөдрийн байх юм бэ? Мэдээлэл байна уу? Байна. Би өндөр 185, жин 90 кг, хөрслөг бар арьстай. Тэгээд ер нь бол сармагчингаас жоохон дээр зэрэгтэй. Яг өмнөөс нь харах. Болж байна. Байрсын тэгтээс нь би одоо оролдоогүй. 1 минут. Крашын байдал. Тоо судалгаагаар авч үзэхэд Монгол улсын нийт эмэгтэйчүүдийн 60% крашилж байсан бөгөөд байгаа. Нөхөртэй эмэгтэйчүүдийн 40% нөхрөөсөө нууцаар крашлдаг тогтогдсон. Охид том болоод крашлах магадлал 80% дөрвөлээ ороод. Олчлаа. Хөөе. Сайн аа. Юу вэ? Царайдаг ха. Сайн уу? Сайн уу? Хөл ха. Юу энэ да? Хаа, юу танда? Гоё ха сайн уу? Хөөкөктэй юу вэ? Хөл хотод нөхөхнээгээд хөрх өгтөд нэг гоё ахад орлог өгөхөд хүрээд ирлээ. За. гоё царайлаг кул бүгдийг багтаасан. Дээрээс нь дуучин жүжигчин. Модель. Ийм лагахыгаа бид дөрийн хөөе ха нэвтрүүлэгт оролцооч хэмээрж байна. Баярлаа. Хөө яхаа. Заха одоо та ингээд нэг урилгынхаа юм гоё үгэлж байгаа юм шиг. Таны нэрэн дээр ганцхан зүрх тавьсан шүү. Бусад ахнууд дээр тавиагүй. Тэднэртэй зөв пис. Сарын сайныг садан хүлээж, өдрийн сайныг унших хүлээж, өнөөдрийн энэ бэлэг цан өдөр өөригтөнд бизээ өрн нэрлээ хаанаас нь чарсанд бидний халахын сайхан залуу таныг хөөяхаа нэвтрүүлгийн хүндэт зочноор урьж байна. Баярлалаа. Урилгыг хүлээн авлаа. Гоё чи ямар хурдан авд юм бэ те энэ урилга мөргийг. Хизээ. Тэрийг одоо нэвтрүүлгийг одоо ингэ дуусгах. Үзэв шүү дээ. Дуусгах. Зөндөө дугаар хийсэн шүү дээ. Очоод үзэж таасан шаардлагаа хийж бодоод хийлээ. Аха. Би яхаа өөрийгөө зүгээр аваад ир. Тэгээд үсгийг бид нар арай. Хичээ. Ер нь биш. Үзээгүй энийг чинь бид дөрөвт Жоо хагас махах болоо. Нэвтрүүлэг яа гайг үтэй. Гайг гоё тийм хийж байгаа та үсэн. Тэгээд болцсон газрын тосон цагтаа үзэж тарж өсөж нарцгаая. Наатмаагүй шүү. Наатнаа. Наатмаагүй. Наатнаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өөрөөр сэтг өөрийгөө Vegan Cola. Нэвтрүүлгийн дэмжигч гоо үзэсгэлэн бүрдүүлэгч Etrebel Cosmetics. Санаа намайг гоё тэгээ хөө яхаа доод орж юм гоё байна. За энэ тэгэж. Сайн цаанаа. Бид ирлээ. За ингээд манай өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд мэдээж бидний хамгийн гоё ах хүндэт зочноор артист Тоид. Баярлаа. Баярлаа. Зэтг шидэж байна. Бид түрий хамгийн хайртай. Үзэгчдээ бас баярлаа. Гэтэ нэг харахад бол бид дөрөвтэй бараг чацуу харагдаж байгаа. Гэтэ тийм биш. Гэтэ би нэсэн хэлмээргүй байна. Анаах айгу толиотой юм аа. Арьсаасаа арчилдаг. Гоё хөшиг юм аа. Арьсаас альчт. Бараг чицүү гэдэг юм чи. Надад тавина. Ер нь бол дандаа хамтын уран бүтээллүүд тийм босод уран бүтээлчтэйгээ хамтарсан тийм уран бүтээлүүд нэлээ хийгээд тоглолтууд хийгээд яваад байна. Удахгүй яг өөрийнхөө ажил орондоо яг өөрийнхөө. Яг өөрийнхөө. За ий ч гэсэн бүгдээрээ эхлэхээс өмнө ивент тэтгэгчтэй дурдъя. Ундралаа яваарай. Баяртай. Маань нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хүнсний нэмэлт будагч бодисгоо нэмэлт амт оруулагчгүй жинхэнэ жимсээрээ Бибето. Манай бас нэгэн ерөнхий ивент тэтгэгч болох Vegan Cola. Байгалийн кофеин болон стевиа гарантсан. Та ер нь стевиа гэж мэдж байгаа бах тий?
Мэдгүй мүү? Та Яг. сайн мэдэх студио би таныг амар ирүүл хаалж молдог мэдж байгаа гэж үзсэн. Байгалийн сахар гэсэн. Тэгээ байгалийн сахар агуулсан учраас шүү цусан дах сахар махар их амар өсгөхөд байхгүй. Гоё юм тий. Та амтлаад үзээрэй. Тэгээ манай нэвтрүүлэг болохоор юм гоё хөгжилтэй хүн болохоор Тийм ээ. яг ингэ сайхан өөрөө байх хэрэгтэй. За тэгээд манай нэвтрүүлгийн хамгийн эхний асуулт болохоор Тангаа үйл нь Уулын шүү дээ тийм Тангаргаа үйл. Тийм. Манай энэ ингэж дандаа урд ордог байхгүй юу? Мэдээч андгаа тангаргаа өргөх хэрэгтэй. Би бээр. За та Энэ нэвтрүүлэг тангаргач байна. Зүрх болгоно. Зүрх болгоно. Солонгос зүрх. За тэгээд та намайг дагаад л ирээ. Инхээр горон зүрх. Хөөийнхаа нэвтрүүлгийн оролцогч би. Хөөийнхаа нэвтрүүлгийн оролцогч би. Хөтлөгч 4 охинтой. Хөтлөгч 4 охинтой. Хөгжилтэй яриа өрнүүлж. Хөгжилтэй яриа өрнүүлж. Ямар ч асуултанд худал хэлэхгүй. Ямар ч асуултанд худал хэлэхгүй. Ямар ч юу ч болсон уурлахгүй. Юу ч болсон уурлахгүй. Дахиад хэлээрэй. Юу ч Юу ч болсон. болсон уурлахгүй. Ямар ч шийдэглийг биелүүлнэ гэдгээ. Ямар ч шийдэглийг биелүүлнэ гэдгээ. Тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна. Тангаргалж байна, тангаргалж байна, тангаргалж байна. Үзэж тарж өсөрч наалдахдаа бид билээ. Үзэж тарж өсөрч наалдахдаа бид билээ. Фүү. Горон зүрх. Горон зүрх ингээ 3-8 хондол гэдэг хөлөөр өгөх. Тав зүрх. За одоо миний нөгөө асуулт явсаа. За ингээд манай нэвтрүүлэг ахаа яг үндсэн нэг асуултаар эхэлдэгэ. Тэгээд энд бол таныг бас маш гоё хариулна гэж бодож байна. Таны бодлоор хайр гэж юу вэ? Энэ талаар би бүтэн дуу гаргасан шүү дээ. Хайр энэ чи юм уу нүг одоо л ойлгоо гэж байна. Миний хувьд хайр нэг тийм амьдрж байгаагийн яг утга учир юм уу? Яг сүүлд бол яг тэгж ойлгосон шүү дээ. Хайр гэдэг яг амьд яваагийн утга учир нь хайр юм байна. Хийж байгаа зүйлдээ хайртай, хүнд хайртай, найзуудтай хайртай, эх орондоо хайртай ч гэдэм үү. Тэгээ эдгээр нь яг бүгдээр яг ингээд яг ухтаа ингээд нийлээд ирэхээр яг зүгээр яг амьд явж байгаагийн л утга учир нь хайр л юм байна. Хин нэг хайрлахаар тэндээсээ ер нь бол ингээд гоё яг амьд явж байгаа тэр гоё утга учираа ойлгож ийна л гэсэн. Зүг. Тэгвэл одоо та өөрийнхөө эсрэг хүйстэй утга учираа олсон байна уу? Олоогүй байна уу? Таны яг хайрын харилцаа яг ямар хөө төвшөнд яаж явж байна? Олоог байна. Олоог байна уу? Тийм, олоог байна. Алаг байгаа юм биш үү та? Хайж байна. Хайж байна. Үгүй хайгаагүй. Хайгаагүй. Юус хайхгүй зүгээр. Хайхаар олддгүй гэсэн. Зүгээр л ингээл авчих. Хэзээ нэгэн цагт ирнэ гэлээ. Тийм, ерөөсөө хийх юмаа хийгээ явжээ тэгжээд л яг нэг ингээд яг ингээл яг зам дээр нь л таард юм шиг. Аим олон хүмүүстэй уулзч үзэхэд ер нь зам дээр нь л таардаг юм шиг байлж. Тэгээ би эсвэл өнгөрүүлсэн ч юм уу те хит хитэг. Тэгээ сайн мэдгүй л. Тэгвэл та анхныхаа хайрын талаар яриач. Хизээ хаана яг яаж учрав? Хинтээ яаж? За энэ ингэсэн багтаа. Анхны хайр, миний анхны хайр чинь баг балчир насанд би үргэлж явсан хүмүүс буруугаар ойлгохгүй. Өмнөх бол ингээд дурлал байсан гэдгийг би яг анхны хайртайгаа уулзаад яг ойлгосон байхгүй юу? Шохоорхол те. Өмнөх 10 жилийн дурлал бол яг хайр биш дурлал байсан юм байлээ. Та нар ч гэсэн тийм байсан бах. Одоо ойлгосон бах те. 12 онд би нэг Монголд амьдрдаггүй гэж бодоод нэг охиныг зүгээр одоогийнхоор бол яг крашлал явжсан байхгүй юу? Ийм тийм юм байхгүй. Тийм хоньос нь гүүгээл утга учиргүй тэгээд ахгүй. Зүгээр Facebook дээрээс нэг зургийг олоод харцсан. Тэгээд нэг удаагүй 2-3 сарын дараа таарцсан. Яг зул өргөх хэсэл дээр тийм тохиолдлоор би яг ингээд бүжгийн бэлтгэлээс чи манай найз хоёлаа зул өргөх чи үзнэ үзээгүү тэгээ явъя гэдэг. Тэгээ шууд алхаад юун дээр стадион дээр ирээл зул өргөх газар хороол мөнгөний өчөөл тэгээ хоёлаа очиод аим хөрх одоо яад юм бол маад юм бол ингээ харсан чинь яг тийчээс ахчих. Зул өрх нь хаа нөгөө ингэ дээш ингэ хөргөд явах хүмүүстэй. Стадион бүр амар олон хүн ингэдэг байсан. Тухайн үед амар өргөдөг байсан. Тэрнээсээ өмнө бол тэр хүн ерөөс таньдаггүй л зүгээр л яхаа мэддэг гэсэн юм уу те? Гүү зүгээр зургийг л харж байсан. Тэгээ крашлцсан. Таныг бол тэр үед танихгүй. Мэдгүй. Тэгээд эхний үйлдэл чи юу байв та? Тэгэл тэр манай тэр хүний миний крашийн нөгөө өргөжсэн зул нь шатаад би очиод барьд юм байна.
Гэлээ нөгөө чи үлээгээд чи би барьцаас чи үлээгээд унтардгоо. Тэгээ ягаад чи тухай зүгээр салхилж таарсан юм уу? Би фүү гэтгсэн чи унтарсан аахгүй. Тэгээ бас гар мараараа би ингэж байгаа шүү дээ. Тэгээ унтраага фүү. Тэгээ унтарсан. Тэгээд өөр зулнууд нь дууссан гээд тэнгууд нь ингээ хөргдөг. Тэнгууд нь тэрийг бит хоёрыг ашиглаа. Тэгээд нөгөө бас нэг найзтайгаа ч илүү үеэлдэг байж лөө хоёулаа явжсэн. Тэгээ хоёулаа. Тэгээ яг дөрөв талаас нь бариад би ингээл зол өргөл. Ингээ за бүгд тэр хүслээ бод юм ба. Тэгээ би өөрөө би тийчтэй яг өдөртсөн явж байгаа шүү дээ. Тэгжсэн амар ингээ нүдэн цавхад нь хараад тэгээд за гэл. Тэгэл өргөө. Тэгээд манай зуцсны дугаарыг аваач гэдэг юм нь авахгүй. Тэгээ окей. За энэ охинтой дахиад нэг таарал яг би яг одоо юу гэх юм те яг бит хоёр уучлах хэрэгтэй хүмүүс байсан байна гэж бодё гэл тэгсэн чинь маргааш нь манай нэз намайг сургууль дээрээс ирээд авчих гэдэхгүй. Аха. Манай бүр бага нэз Royal Academy сурдаг ус. Тэнгүүд нь окей гэл. Тэгэл гэрээс гараад очиод дахиад авах гээд гисэн чинь яг хоёр дахраас буугаад ирт. Тэгээд шууд талцаад оцсны дугаарыг аваад. Өөш яхаа. Нөө нэг зам дээрээс үн чи тэрээс юм шүү. Тэ. Грөөц юм биш үү? Гэхдээ яг кино шиг шүү дээ. Анхны уулзалт нар. Энэгээр чиний зохиол бичсэн. Тэгээд хүн нөгөө дурлахаараа өстө нэрэ таг сохор болно гэдэг шиг тэгдэл юм бэл. Яг бүх юмаа зориулаад ингээл ерөөсөн одоо юу гэх юм. Өөр эмэгтэй хүн чарахгүй, өөр юуж бодохгүй тэгэл за окей энэ хүнтэй л амьдралаа холбоё гэд. Та араас нь тэгээд бид тэр бод бүтээг үлдээ. Араас нь хэрэггүйсэн эсвэл 7 жил. Гэтэ холын ярилцаатай болсон. Тэгээд бада тэр маань нэх удахгүй байж байгаад ингээд гадагш явцсан. Тэгээл холын ярилцаанд байгаа. холын танаас үерхсэн юм уу те яг? Тий. Одоо үерхэн гэхээр одоо яасан амар хэцүү шүү дээ. Гэтэ юусэн байнгын холбоотой чи яаж ийн би ингэж ийн тэгж ийн гэл. Тэгтээ дахиад бидээж бас нэг адтай учирлаар тий дахиад энэ найз чинь тгий гээл нэг гараал тэгэл дахиад нэг охинтой тэл учрах өдөр ирэх л хэлэх үү тий. Тэгээ нэг чинь нөгөөтийн за сарын дараа тэгээд энэтэй одоо л гэхгүй шүү дээ. Одоо зүгээр шууд таалагдлаад бол окей. Бас нас байхгүй болчих жаа. Уулзаад үзье, ярилцаад үзье. Тэгээ хийнэдэ таалагдах нөө. Тэгээ одоо ч тэгээд нэг тийм өмнө нь бол амар хичээдэг байсан бол одоо ерөөс тэгэхээр болчихсон. Миний байгаа байдал юм. Тэгээд би өөр чинь таалагдж байна уу? Тэгээд яг тэр хүний байгаа байдал хичээхгүй байгаа. Тэгээ нүрэ будаагүй байдал надад таалагдж байлаа. Яагаад одоо ингэж хичээхээ болчтой одоо нас ахаад ирэхээр одоо ингээл нэг 20-д мэддээ 10-д байх. 25-д даа юу? Хичээдэг гэж хаад одоо миний бас ингээ эргэн тойрон ингээд 30 гарсан ч юм уу ингээд ах нар маань бас ингээд хичээхээ болж ийн л та. Тэгэл явж байгаа л тааралдвал тэгэл тэрэл үзгээд. Тий яг нөгөө яг яадх юм бэ? Яг би бас яг зүйлд яг манай найз ингээд чи яагаад ингээд хүнтэй болохгүй байгаа юм бэ гэдэгсэн аахгүй. Тэгээ би бодож үзсэн би нэлээд өмнө залуугаас нэлээд олон эмэгтэйтэй нөгөө болцоод олон төрлийн эмэгтэйчүүдтэй ингээд нөгөө ярилцаад үзсэн болохоор баг зарим эмэгтэй хүмүүсийн нөгөө үйл хөдлөл бие авч явж байгаа байдалтай бусдаа яаж харьцаж чинь тэрнээс хараад шууд ингээд өнгөлтөө дэг хийдэг болцсон. Тэгэхээр ингээд нэг тийм одоо тэгэж юу яах болцсон шүү. 2-3 алхмын цаатлыг уншаад ийн гэсэн үг. Тийм. За энэ ийм хүн юм байна. Яг би зүгээр өөрөө ингээ муухай хар тамаг хийчих магадгүй. Тэгээ тамаг хийгээд тэг яг өөртөө дүнэлт шууд тэр хүний тухай гаргачихж байгаа байхгүй юу? За энэ иймэрхүү сонирхолтой иймэрхүү юм байна. Миний тайп биш юм байна гэл. Хөөе тайп гэж би одоо тайпаач ойлгоо. Одоо тэгвэл та яг ямар хуу төрлийн одоо эмэгтэй хүнд татагдчих. Чанд юу н ямар төрлийн эмэгтэй хүн гой санагддаг вэ? Эмэгтэй хүн эсвэл нэг ийм чанартай байвал их гоё доо гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн яг одоо юу гэх юм? Яг хэрэгтэй үед хажууд байгаад хэрэгтэй үед би нэг олон юм хүсгээ болцсон. Хүсгээ болцсон ч гэж угаасаа тэгээд дэмий юм байлээ. Эмэгтэй хүн ер нь бол тэгээд гоё өөрийгөө бие зүв аваа явдаг, өөртөө арчаатай, тэгээд хоолундаа тий ингээд ер нь бол юу гэх юм? Байгальтай гарахад одоо тэг хоёлаа хөдөө амьдрыг гэхэд окей чадна гэж байгаа эмэгтэй хүн бол яг амьдралын хань явж чадах юм байна. Би одоо тэгсэн цог амьдрчиж болохоор ямар ч одоо мэдээж хүнд хэцүү те юм байж болно гэхдээ сурчээ хийчээ мэдчээ тийм тэгээд яг тэр бүхний ард нэлээд их юу байхгүй төсвөр төвчээр зориг те Та хаа тэгвэл өөрийнхөө романтик байдлыг 1-10 хооронд үнэлвэл Хараг 11 баха. өмнө нь ер нь хэтрүүлчихэд юм да. тийм амьдралдаас хамгийн романтик үйлдэл. Амьдралдаа хийжсэн үү?
зөндөө байгаа шүү дээ. Тэр яг хэтрүүлсэн дундаас. Ийм намаатай байна. Миний их ч одоо аль нь дээ. Би чинь зөндөө ингээл зүрх шатааж ирсэн. Тэгээ тэр бол манай үеийнхэн бүгд идэг гэсэн юм аа. Тэгээ би юм бүжгийнхаа цаал ингээ битүү сарнаа болгоол. Ширээн дээр нь тэр чинь хэдгээр ингээ 10 дугаар анги шүү дээ тийм. 11 дугаар анги юм байна. 11 дугаар ангита. Тэгээд бүжгийнхаа бид нар шин бүжгэлдэг байсан би. Тэгээд бүжгийнхаа студид ингээ төлхөөрийг авч үлдэнгүүтээ битүү сарнаа ингээ газраар асгаал. Хаанаас чи нэг ширээ олоо тийш орлоо тавьсан. Манай бүжгийн цаалан ширээ байхгүй. Хаанаас чи нэг ширээ орлоо тавьсан. 2 сандал аваач тавьсан. Тэгээ би яг санд гэрээсээ 2 вайн глас ингээ аваа гарч идэг байхгүй. Цөөхөндөө ийц. Тэгээ тэрийгээ тавиал бүх юмаа бэлдээл. Тэгээ нэг найзаагаа дуудсан. Тэгээд яг тухайн үедээ үерчээсээ охин ингээ дагуулаа бүжгийнхаа хойлоо бүжгийн студаар ямаар гэлтэгдэх байхгүй. Тэгээд ч нөгөө чинь бэлтгэлээ гэж юм уу тийм ингээл. Тэгээ хамт яг ороод тэнгүүд шууд лаасцсан. Тэгээ бид хоёрыг оронгоо 5 гол хөгжим явах хэрэгтэй байхгүй. Тэгээ бид хоёр би шин тийч хамт явж амжиж чадахгүй шүү дээ. Найзаагаа дотор оруулсан. Тэгээ бид хоёр яг хаалгаар ингээл орсон чинь шууд ая явал. 500 ерөөсөө лөө. Тэр чин гараагүй лөө. 11 дугаар анги гэдэг чинь гарсан байлаа. Юус нэг амар юм юу юусэн. Хайрын дуу юусэн. Тэгээ тэр ая явал тэгэл нөгөө чин шокнд ороод би ингээд явал. Гадуур утсын тавиал ингээд суулгаад вайн ингээд шолгож ивэл нөгөө YouTube-с үзсэн. Яг тэргээр ингээд хийж үгээд. Тэгж жагаал би ингээ юм яриас оож байгаа юм. Манай найз цаагаар ингээ чимээг доор мөлөж байгаагаар тэр аим гоё фан. Тийм байсан. Тэгээд ууланд бас болцож исэн ингээ гэрэл мэрэл асаагаад. Та хоёр айгүй тийм орчин бүрдүүлж болцсон юм байна зөв. Ерөө ингээд айгүй тийм орчин бүрдүүлээд те яг нэг юм одоо жишээ машиндаа гэхэд машиндаа хүртэл ингээл нэг юм хөрх орчин бүрдүүлээл. Ер нь тэр нь амар орчин. Машинд бол үзэг юм байна. Тэг ер нь яг нөгөө бага байдлаар ч юм уу. Тэгээд ер нь бол яг романтик байдал гэдэг чинь нөгөө ингээд харуулхаас илүү бас үйлдэл нь амар чухал те. Илүү эмгтэйгээ сонсоод ойлгоод ярилцаад тэгээд ингээд юу ч бодоогүй хаант явж байхад нь хажуу талаас нь ихтлгүүрт явж байгаа юм бол гялс ингээд 5,000 төгрөг 20,000 төгрөг шидэнгүүт нэг сарнаа аваад тэгээд юм ярьж явж байгаа л ингээд өгөөл те. Тиймэрхүү юм жижигхэн юмнууд л амар юу яддаг юм сан. Эргээл харахад сарнаа бэрцсэн. Тийм тэр чинь хоёулаа кофе уугаа хамт талхаа явж байгаа шүү дээ юм ярьсан. Тэгээ нөгөөд нь би сонсоод байгаа ш нөгөө чи ярьц те. Тэгэл ингээл яриад явж байгаа л бүх нөө цэцгээ нэлээ өнгөрөн штэ. Ихтлгүүрээс гарч явж байгаа л. Тэгээ хоёулаа тэ тийш яв юм уу гэл тэгэл юм ярьж захтаа шууд ингээл Нэг шиг шууд гаргаж ирээ. би ил сурах нэлээ оролцсон би чадаагүй. Яг нэг ингээл гал асаад биш. Тэгээд тэрийг сурахаа ерөөс чадаагүй. Гэтэ юу юм те тантай үерхсэн охтууд амар юм зүрхний өвчтэй болоод дуустдаг байна. Гинт доглоо те. Гинт доглоо. Гинт юу ээ. Юу ч болоогүй. Баян жоо юм шокны юу. Тэгээд жоох нэг юм. Тэгээд бас нэг хэцүү юм. Цаашдаа уучрах залуучуудаас яг таны хийсэн зүйлийг их баха нэг. Гайгүй. Битээ тэгээрээ. Тэгвэл хаа одоо та ингээд миний ингээд анзаарснаа бас заяа. Ингээд юм амар романтик ингээ хүнд амар сэтгэлээ зориулдаг хүн ардаас нь одоо хайрын дуусны ардаастай байхгүй усны дараа амар шаналтай юм шиг санагдаад байдаг хгүй юу. Нэг амар романтик юм бүхнээ зориулдаг хүн ардаас нь амар юм ордог юм шиг. Та ер нь хэр тийм шаналмтгай одоо юм аа вэ? Дуунуудаас нь сонсоход байна. Амар уу. Ер нь яаж одоо тэр сэтгэл зүгээ даван туулж бас тий. Тэгэл яг урдах ажиллаа л юм дээ. Яг уусаа одоо бүх хүмүүс чинь зоригтой байгаа шүү дээ. Нэг хийх ажилтай тэр ажилдаа шилтгэн нь болохын төлөө бүгдээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэр зүйл рүүгээ л анхаарлаа хандуулаад тэгээ гэр бүлтэй имэдэж гэдэг юм уу. Тэгээд ерөөхдөө илүү өөрийгөө ингэж ганцаараа байх дургүйх юм уу? Тухайн үед. Дарж явах гэдэг нэг өөрийнхөө нөгөө нэг юм бүрдүүлж байгаа орчнууд амар гоё те. Би тэр нөгөө зураг авалтаар нэг гэрт нь орсон. Тэнгуут яг тэр нэг юм гэрийнх нь юу те. Яг нэг юм Солонгос кинон дээр нэг юм залуучууд нэг тэгж амьдэрдэг шүү. Яг тийм шүү хүмүүсээ. Өө юу? Тэглүү. Тэглүү. Тэгсэн шүү дээ. Нөгөө тийм тийм. Яг юм гоё те нэг юм. Яг л юм Солонгос нэг юм ганц бие залуучууд байхгүй юу? Ганц бие залуучууд яаж амьдардаг вэ? Тэгж л амьдардаг. Ийм сайхан залуу байна. Тэр байгальд амьдарч чадахгүй зохин байвал тэгээд. Тий. Хамт хөдөө явж чадах гэж өөрийгөө бодож бичээрэй. Яг нөө амьд үлдэх чадвартай гэх юм уу? Ер нь яг нэг тийм амьд үлдэхний инстинкт байдаг шүү хүмүүст. Яг тийм чадвартай тэгээд тийм л байх нь л та түүнээс одоо учиргүй
хөдөөгөр амьдрэх. Би таны нөгөө нэг юм бас яха та гүйдэг эмэгтэй хүнд амар дуртай гэж хэлсэн. Аа тийм. Тэр нь ер нь бол тэрнтэй холбоотой шүү дээ. Гүдэг гэдэг нь зүгээр асуулт. Тийм асуулт. Миний мэддэг ихэнх эмэгтэйчүүд гүйж чаддаг. Гүйж чаддгүй. Аа. Одоо юм сайн удаан гүйдэггүй л ер нь л. Тэр нь гүүхээс жоохон цааргалаад идэг юм санагдсан. Би гүөх амар дуртай. Мандаг байна. Хүлд ороогүй гүйж гарлаа шүү дээ. За тэгвэл хаа одоо таны бас ингээд маш олон сайхан хайрын дуунууд байна тийм үү? Тэндээс хідэн дуугийн та хүнд зориулж хийсэн бэ? Нэг хүнд зориулаад өө нилийн хідэн хүнд зориулаад тус гаргах шүү. Нэг 2 3 уу? 2 3 хүндэл юм шиг. Гэхдээ тэр дуунууд нэг 6 7 дуу. Нийт одоо би ч 20 хэдэн дуутай шүү дээ. Тэнгүүд нэг 7 дуу нь яг тийм тэр хүмүүсээ бодож байгаа битсэн шүлгээ дуулгаад. Тэгвэл юу? Одоо тэр хүмүүс нь яг өөртөө зориулсан гэдгийг юу мэддэг үү? Мэдж байгаа. Мэдж байгаа. Амарсаа мэдчихэж байгаа. Би бүр мэйл явуулж байгаа. Чамд ингээд дуу зориуллаа шүү гэдэг үү? Гүү яг шүлгээ биччихээд тэгээд мэйлчдэг. Бас ямар эвгүй арга бай те. Тэгээ зүгээр ингээд би чамд баярлж явдаг шүү. Тэ бид хоёрын харилцаа гоё байсан, гоё дурсан үлдээсэн. Тэгээд зүгээр надаас юм гарлаа. Тэгээд чамд чи зүгээр энэ миний зүгээр одоо мэдрэмжээ энэ сэтгэлдээ би чамд хэлэхийг хүссэн маа. Зүгээр ялгаараа гэл тэгэл. Яа, надад тэгж мэйл амар шатаашны юм одоо чинь. Салчаад ингээ хойноос ингээ шүлэг яваа. Гоё шүү дээ. Гоё байхаа нэг гинт мэйл ирээд Амар зодтолтож хэрэлдэж салаагүй л бол тэгэл гоё л ах хэлэхтэй. Тийм үстэй. Тийм. Бис нэг амар тийм зодлож шил. Тэр нь нэг юм салахтай айгуу тийм гоё эвдэн найртай дараа нь Ингээл хөрхэн салдаг. заримдаа ингээ буруу хараад. Хөөхөн салдаг багтэй гэдэг шүү. Зарим нэр бодлооч одоо тэр эмэгтэйчүүд маань үзсэн шүү дээ. Заримдаа би бол ингээ нүрэ борлуулаад явчихдаг. Хэлэхэд амар хэцүү дөх. Одоо тэр хүмүүс одоо яг тухайн үеийн сэтгэл зүйтэй тийм хүмүүс би юу ч хэлсэг хүлээж авахааргүй гэдгийг гэж би бодоод тэгээд за би зүгээр чимээгүй сарнцсан дэр мэнэ гээл шууд А5 хаяал баг. Өөрөө амар хаягдчихсэн үү ингээд. Хайцаа хэцүүндээ. Өдөндөө за. Тэгвэл дэлгүүлэх байлаа. За тэгвэл дараагийн үйлээр орох уу? Тий. Бид ахын Үйлээ таам шүү баг. таны хайрыг таны сонсон чи бид дүрийг харц бүр ингээд орцсон бүр ингээд Баахан ч нүдэндээ юм харах. Дотроос дургу өрөөд байна. Тэгэхээр надад тийм санагч одоо хүн болгон угаасаа ийм хайр байдаг тий. Янз бүрийн хүмүүстэй ингээ уулзаад уулзраад ингээд яг хайр чи мөнхийн сэдв шүү дээ. Тэгэл хөксөн залуугүй өвөө эмээ тий хүүхдтэй ч гэсэн ингээ уулзаад яг ингээд яг нэг тэр догтлол ингээ угаасаа бүгдээрээ л үздэг юм байл. Тэгэл хүн болгоных ондоо тэгээд хүн болгоных гэхдээ мэдрэмж нь амар юм. Дурлсан одоо ингээд үе ягаа штэ одоо ингээд дурлалдаа ингээд шатаж явахтаа хийж исэн тийм хамгийн тэнэг эсвэл тийм ичмэр ч юм уу тийм үйлдэл байгаа юу? Баа шүү. Хэтрүүлж үү. Хэмжүүдээ тий. Би ч нөө 7 жил гэдсэн анхны хэр дээрээ анхны нааша Америкээс ирсэн. Америкт хэлж илч. Хин мэддэхгүй. Америкээс ирсэн. Тэгээд зулсаар гинэ. Шинэ жил болох гээд 31 болох гээд. Тэгээ би гэрээсээ 10-ыг гарч байгаа. Манай гэрт ингээ манай том гэрэл ингээд наас талын том гэрэл бүгдээр ирсэн. Тэгээ би байхгүй. Тэгээ хайж чаас доржны охинд ачиж гэсэн. Бүгдээр амжилт гэл байнгын залгаал заяа. Тэгэх чи би гэрийн ингээд найзуудаас насаа найзууд нь хэлдэг. Тэгэл байрыг мэдээд байгаа. Тэгэл бүх хаалган тогшсон. Шинэ жилийн үеэр үстэй тий. Тийм чи яг 12 болох гээд байгаа байхгүй. Тэгээ 12 болцсон. Тэгээ 10 минутын дараа яг шантраад ээж рүү залгасан чи яг эсрэгтэл алгасан. Та ер нь амар хэм романтик кино үзсэн үү? Тийм шүү дээ. Тэгсэн бах те бүх юмыг л хийж үзсэн юм санагч чинь. Тийм. Намайг нэг залуу ангаад л ингээл тэр байгаа юу гэл хайж ивэл би хамстаагач хайнаа. Өмнөөс нь би энэ давхрыг үзээтэй. Тэгэхээр хүмүүс амар гоё юмсан надаа. Тийм үү хаа. Одоо юу гэх шинэ жил болоод байгаа шүү дээ. Шинэ жил болоод тах чинь ингээд хин ч ирэхгүй юм дээр ингээд хаалганы ингээд тогшоо тий. Тэр байна уу гэдэг чинь амар хөөрхөн л харагдсан юм шиг амар костюмэстэй өгсөн цэцэг мэдзээр. Баггүй шүү дээ. Нэг өвөө юм аа. Минь хөөд сайн гарах. Шинэ оны минь сайн гарах. Зөөсөө баярлалаа. Би сэтгэлээр амар унцсан юм шиг шүү дээ. Хөөстэй одоо тайм хөөстэй санагдчихсан. Тэгээд тэр
намаа хотхныхандаа би эсэ шүү. За тэр номоо хотгонд байдаг Америкт сурдаг охин хин юм бэ? Та хэд бас Төрүүлээ намайг тоо. Одоо Америк хаалга гэрчсэн дээр одоо Америкт байгаа. тад Америкт сурдаг охин байдгүй. Байсан уу юу? За бүгдээрээ одоо 2 дугаар үеилүүгээ орё. За та түрүүн нэг өөрийнхөө яг тайпник сайн ойлгохоо мэдхээ байлаа гэж хэлжсэн шүү дээ тий. Одоо бүгдээрээ Монголын одоо олонний танил тий юм гоё эмэгтэйчүүдээс таны одоо хамгийн тайптай ойр эмэгтэйг сонгох болно. Энэ болон болохоор хөөийнхаа нэвтрүүлгийн маань зураг шитэй ахаа болон байгаа. Баг цэдэд нэг адилхан ингэж байгаа шүү. За нэг нь жүжигчин Цэдо, нэг нь модель Төгс хоёр байна. Хоёулаа сайхан эмэгтэй байна Төс уу? надаас өндөр цэдэ. За дараагийн сонголт. За Миссэн. Биш. Би зөв миссэн гэсэн аахгүй. Би бодлоо яриад нөө. Цэдэ. ягаад гэнэ жижиг. Миссэн гоо аим кул аим гоо. Та. Ой чи нүрийн жоохон яагаад гараа. Чи хасаар. За тэгэхээр одоо Жүжигчин дөлгөө. Дэлгэр шалгарлаа. Биш. Би бодсон шүү дээ. За. Би нэр хэлэхгүй басна байна тий. Цэдэ. За. Цэдэ гэдэг. Цэдэ жинхэнэ нэр юм лээ. Цэрэн толгой. Цэвэн талах. Цэдэ. За. Цэдо бүжин жил. Жэйл. Цэдэ. Цэдого яасан? Цэдого яагаад ихэнд гаргаад ирвэ? Цан. модель энэ Эний. Яг сонгож байгаа юм шиг хэлээ. Харин яг сонгож байгаа юм шиг хэлээд байхаар. Окей, би тэр ishтэй гэж байгаа байхгүй. За энэ брай эхлээд үзэгчтэй харилч. Поо гэрч. Цэдэ. за цэдэг гасч байгаа нэг юм яа. 1 2 3 И. Она боо. Она. DJ. Би бүгдийг нийтдээ мэдээсэн үү? Цэдэ. За хамгийн сүүлж яах вэ? За сүүлийн сонголт дуучин 3 хамтгийн гишүүн Ахма. Энэндээ. Цэдэ. Юу цэдо их чиг одоо хасж байгаа За ч юм. гэхдээ яагаад Цэдо та гоё тайлбарлаач. Тэс нөө багтааг хинаши. Ер нь аим дээр үес би нагаа мэддэг болохоор. Та яг эмэгтэй хүнийх нь юугаар сонгосон мэт юм. Тэгээ яг эмэгтэй хүний тийм. Тэггүй нөхөр хөхтөн шүү дээ. Тэгээд яг одоо бүгдээрээ тийм байна дээ баг. Яг хоо цэдогийн нөгөө багасаа мэддэг болохоор ер нь бүгдэнтэй нь уулзаад ярилцаж үзчихсэн те би ингээд таараа те өө сайн байна уу гэл ингээд мэдлээд. Тэгээд цэдог яг нөгөө хуу хүнийг мэдээд тэгээд нөгөө Оросод бас төгсөөд ирсэн шүү дээ. Тэгээд яг тиймэрхүү нийтийн илүү мэдээд байгаа болохоор баг цэдо тал. Эмэгтэй хүн талаасаа ер нь хувь хүнээс амар гоё хүн гэсэн үг шүү дээ. Эмэгтэй хүн талаасаа хувь хүн талаасаа амар гоё эмэгтэй. Ер нь октодаа энэ хүнээс үлгэр дөрөл эдгээр эмэгтэйчсэн үлгэр дөрөл миний санал алгаж байгаа нь цэдэ. Та ер нь яг одоо ингээд царайны төрхний хувьд ямар шүү хүн гэдэг нэг юм харавал шууд ингээ анхны харцаар хөөрхөн юм байна гэж хардаг бай. Царай хардаг. Та сая би харчлаа те. Гүнүүд. Нүдээ. Ер нь гээд би Анигар нүдэн дуртай. би багасаа л ер нь тийм бэл яг юм царай харддаг. Манай найзтай зарим хэлээч ямар царай мата өгдөг хэрэгтэй юм гэдэг. Тэгээд би нөгөө царай ер нь харддаг юм шиг л. Яг би харна. Тэгээд биений юутэй пропорц яг нэг чинь хүн жин хамаагүй те яг өөрийнхөө өндөр таарсан яг юм гойлог байж чадчихвэл тэгэл окей тэр гоё байгаа хгүй гоё харагдаж байгаа юм тэр юмхтэй тэгээд илүү нөгөө харцанд нь ингэж орж ингэж нэг тэр хүний дотор байгаа одоо оюун бодолд нь илүү юу яадаг юм шиг санагдаж байна. Нэг тийм мансууруулсан харцтай. Хадаа нэг хадаа миний дотор юу вэ? Хоног дээр гэсэн. Хадаа нэг хараад үзлээ би дотор арай өөр юм бодоод байгаа. Чи харахад юу харагдаж байна? Яа. Тэ та нар хардаа. Эрэгтэй эмэгтэй хүний үерхэлтэй хайр дурлалыг авч явдаг ганц зүйл чинь харилцаа. Тэнгүүд харилцаа чинь юун дээр вэ гингүүд яриа.
биений илэмж. Тэнгүүд энэ хоёр нь л би энэ хоёрыг л амар чухалчдаг юм шиг санагдсан. Бас гоё зүйл энэ те. Ернээс яг энийг бас гоё хараад явбал те. Биений хилэмж гэхээр одоо нэг эмгтээлэг чанараа хадгалсан гэсэн үг үү? Тийм эмгтэл гэдэг амар юм CC байгаад хаал байхгүй зүгээр хаана бие яаж авч явах хаал мэддэг гэх юм уу. Үнэхээр одоо ингээл хоёлаа ч юм уу ингээл гурлаа найзтайгаа байж байгаа л те баах юм зөөхөр болол ингээл би зөвхгүй гэл тэгэдвэл чи хий юм бэ гэж шүү дээ. Бүгдээрээ амьдэр чинь те бүгдээрээ энэ чинь зөвгөд одоо бүгдээрээ л ууж идэн те бид нэг хүч цоглуулсан хүнстэй л бүгдээрээ л зөв явах юм бол тэгэл яг нэг тиймэрхүү үсэг байхгүй. Яг чи байна за. Энэ яг л таарал энэ да. Амьдрах чадвар мадвартай тий. Хоёул нэг байгаль гоё. Бүгдээ умаад яриад. Би бүгдийн төхөөрнө. Төхөө. Атомат нэг байсан. Одоо бүгдээрээ сандлаасаа босох цаг боллоо. Нэг бүгдээ хамтдаа дараагийн болонлогоо шилжицгээе. Ингэж хэлэх юм. Бид нар өөрсдөө транзишн Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өөрөөр сэтг өөрийгөө Vegan Cola. За манай дараагийн болон маань эхлэх гэж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч байгалийн кофеин болон стевиагаар хамталсан Vegan Cola мужийн жимсээрээ бибета ажиллаж байна. Бибета. Тийм. За одоо хаа энэ бол кино штэ хаа гэдэг болон байгаа. Кино штэ. Тийм. За энэ 3 шаар дотор хаа 3 өөр төрлийн киног хийсэн байгаа. Цаас нэр бичээд. За тэгээд та бид дөрвөөс хамтран жүжиглэх хин нэг нэгээ сонгоод тэгээд бас аль өнгөтэй шаарыг сонгоод тэгээд хамтарч жүжиглэн. За та эхлээд шаараа сонгочих. Аль өнгөтэй шаар тань таалагдав. Цэглэн гайг юм шиг байна. За тэгвэл одоо хамтарч жүжиглэх хүнээ сонго. Жүжиглэх хүнээ. Хинтээ Өө энийг уншихгүйгээр юм уу? Би эхлээд сонгоно. Яа өндөртэй авч. Анхудаа юу? Өндрөл анхудаа жүжиглэх. Ноён тахтад өөрийгөө нөгөөдөж. Оо бид нар чинь киноны партнерүүд. Тийш тий. Өмнө хамтарч ажиллаж сурцсан. За та хоёр гоё шаараа юм романтик байдлаар хагалсан. Та шарыг хамтдаа яаж Романтик аа. Тэгэл хагалж байхаа. Тэрээд энэ харах уу? Хагалнаа. За. Харах. Нэр харахгүй байна. Ажиллаж бад хагалдаг. Тайгаа үзэлтэй. би зөндөө хагалсан шүү. Харсан. Тэрээд үргээд үү. Тий. Биш ээ. Яаж? Ингэж ахаа энэ талаар ингэж юм шүү. Бараг ташаа дээр явчих юм. Аа. За 1 2 3. Оо, нэг хоёр. Энэ ориг шар ийс шүү. За. Яа кино вэ? За хамаа таны киноч надад өгч. За ийшээч та. Хог аваа кармалчлаа. Ийм нэг явдал хийнэ. Ийм нэг явдал. Аа. Тэр чигсэн бүгдээ хамтдаа ийм нэг явдал киноны ямар хэсэг гэдгийг хамтдаа харцгаая. Яг гэдэг юм чи дэрэгтэй байна. Сүүчүүд туслалцсан. Юу яг гэдэг юм бэ? Тавич. Баярлалаа дээ. Урдлаа. Чамд баярлж цаг алгаа. Яг гэдэг юу яг гэдэг юм. Яг одоо чи надад тэрэгтэй болчиход байна. Би дахиж эмэгтэй болохгүй за. За өчтөр чээр нам чи баллангаа алдсан шүү. Би яасан? Юу яасан гэж. Ууж идэж байгаа. Ойр тийм үзег юм шиг хараач тий чи. Тэгэхгүй яах юм? Хүн болгоо уугаад байгаа юм чи би яаж зүгээр байх юм? Бас тажиг харагч шүү аа. За яг. Нүр үгүй гэж. Нүр хаваагаад тулдаа. Чи яах гэдэг үгүй гэж. Чи оо ингэж юм чи галаа гэж шүү чам аа. Чи муу дандаа яхаараа хүнийг алгад бидний явж би. За. За юу сүртэй юм бэ чи? Оо ич юм. Яг гэдэг үгүй гэж. Баялаа. Чи муу хүн тамлагч садист. За маа. Хэлээрээ найзаа. Зөөлж олохгүй аа. Нэг одоо ингэ сая сонгоцоо. Гал дээр хөдөлсөн үү? Ингээд аль хэдийн хөдөлсөн зогсох ямар ч боломжгүй. Ширээ андэ дургу. Киноштой хаа болон ийм нэгэн явдал уран сайхны кино. Дойд ундрал. Нэг. Хаар. Action. Ёо, мөн тавьж. Гэлтаач. Чи яг одоо надад хэрэгтэй байна. Би дахиж эмэгтэй болохгүй за. Хүй, юу сүртэй энэ чаар нөчтөр намайг балсан шүү дээ. Юу амар юм үзээгүй юм шиг ууж идэх юм бэ? Тэгэхгүй ахын хүн болгоо уугаад тарч би яаж уухгүй зүгээр сууж. Дахиараа дээ. Дэжгүй харагч шүү дээ. Гэлээ. Яг гэдэг юм бэ. За, аль шүү дугай. Юу чи яагаад дандаа хүн алхад билээ явж байгаа. За, мэдлэв чи тааш. За, юу сүртэй над нүр амаа угаа. Хурд. Чи мөн садист
хүн дардлагч мэ. Авсан. Баярлалаа. За манай дойд ах маань нэг уран бүтээл орсон байгаа. Энэ л Soulmate гэх кино байгаа. Тэр нь л гоо тийм хүүсээ сольждаг байхгүй юу? Яг тэрнийх нь юу нэг үлдчихтэй нэг юм шууд орж ирж. Хичээд байна. Канаштай ахаг амжилттай дарлаа. Ганц төблөр явлаа. Амар хөлтэй байна та нар. Нэг нь чимэгтэй үн сайн дагуулах, нөгөөт нь эрэгтэй үн сайн дагуулах юм. Айгуу тийм тохирлоо те. Баярлалаа. Юунч 3 4-чдгийг. Миний найз бол энэ жилдээ наадамд бас хөш үзүүл үзгээрэн шүү. Тэр 3 4 гэх нэрээ. Харин би тэгсэн ах чи наваад аахгүй гэсэн. Би донноо. Орон дээр гараа. Хийж байгаа юм би донноо. За өөр хүн шүү. Би эмэгтэй шүү дээ. За нэг ганц эмэгтэй хүн болчих. Болж байгаа юм шиг. Тэгвэш тань. Ингээд байна. За ингээ хамтдаа дараагийн болонлогоо орцгоё. Дараагийн болон бол тоглоомжтой ахаа. За киноштой ахаа болон маань эхлэх гэж байна. Киноштой ахаа ши. Тоглоомжтой ахаа болон маань хэлэх гэж байна. Тэгээд та бүхэн гоё санагдж байгаа. За ахаа. Таад ингээд энэ жижиг хэрэглүүдийг хараад юу гэж бодож байна? Муухай санагдчих. Би одоо энэ тоглоомд ор сонгомооргүй. Үгүй ахаа энэ бол үнэхээр гоё тоглоом. Бид нар таныг яг одоо Fairway-ийн хөөяхагийн ханхуугаар сонгож байна. Баярлаа. Өргөмжилж байна. Томоо гонч. Багтчих юм шүү баг. Багтчихгүйсэн. Аваа тий. Тэгээ манай найз ер нь ийм хүн байгаа шүү. Ханхуу гэдэг чи яхаа ханхуу болдог вэ? Ингээл улаан нөмрөг зүгэл ханхгүй ш тахаа. Биш ээ, ер нь 10 жил нь Гүнж ханхгүй болж говийн гоё мой хувцалсан ч юм уу. Хөөхөн мөрхөн байвал. За ханы шаардаа. Вау. Үгүй дахиад хэрэг ухаа. үгүй ингээд зайд шиг харагдаж. Яг ингээд. Оо, nice. Баг инким шүү. За дараа нь болохоор та Супер. энэ дундаас өөрийнхөө гүнжийг сонгоно хаа. Одоо ханхуу болчихлоо шүү дээ. Одоо ханхуу болчихны гүнжтэй гарч. Гүнжин сонгоно. хэнийг гүнж болгоод сонгомоор байна те. Тэгээ дүүгээ сонгочтой. Баярлаа. За та өөрөө зөвлөгч. Гэтэ хаа гүнж тийм гоё шагналж шүү дээ. Гэтэ Зүгээр та Би таны хахал хамаагүй. Гүнж гэж бодчихъя. Ингэж тавьчих дээ нэрээ жоохон хойш. За ингээд ямар ч одоо сонголтгүйгээр бид 3 одоо ингээд чөтгөр болж байгаа. Та гурав чөтгөр шүү. Тэгээд энэ минь ав. за хаа одоо 2 чөтгөр нь гүнжийг хориод За. нэг чөтгөр нь болохоор тантай тулалдах болно. Та тэгээд тулалдах чөтгөрөө бас сонгочих. Гүнж хүнд юу яриад байгаа? одоо энэ 3 чөтгөрөөс та өөрийнхөө ялж чадна гэсэн чөтгөрөө сонгоно гэсэн. Оо, үгүй сонгоно шүү дээ. Уу яна тийм үү? Оо, үгүй сонгоно шүү. За окей баринда. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч жинхэнэ жимсээрээ Бебето. За хаа тоглоомныхоо дүрмийг танилцуулъя. За хоёуланд нь энэ том шоу байгаа. За. Энэ шоууудыг хоёлоо ээлжилж хаяад тэн дээр 1 2 3 4 5 6-ыг 10 хүртэл одоо юм нүүдэлтэй тоглоом байгаа. Одоо энэ 10 дотор шийтгэл байгаа, асуулт байгаа, биелүүлэх зүйл байгаа. Тийм зүйлүүд байгаа байхгүй. Тэгээ хамгийн түрүүнд 10 дээр хүрсэн нь бол хоёлоо аль нэг нь ялна гэсэн үг. За тэгээд энэ бомб байгаа шүү дээ. Энэ болохоор нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн. Энэ дээр Тийм. яг энэ буух юм бол нэг шийтгэл байгаа. Тэрийг биелүүлнэ. Энэ талд нь зүрх байгаа. Зүрх буух юм бол зөв шагналтай байгаа. Зүгээр л шагнал. Тийм. 10 хүрэх хэрэгтэй юм тий. Тий 10 хүрхстэй ээлжлээд. За тэгээд танд одоо сонгогдсон гүнж байна да. Гүнжиг чинь энэ хоёр мангас буудаад байгаа. Таны нэг үйл хөдөлгөөн юм уу? Эсвэл нэг үгийг ч юм уу анзаараад одоо таны байнга хэрэглэдэг зүйлийг анзаараад таныг хийх болгонд чинь энэ хоёр гүнжийг чинь усан буугаар боодно. Та тэгэхээр гүнжээ хурдан юу ч хийлгүй одоо ингээд хурдан гүнжээ аврах хэрэгтэй байхгүй. Ойлгосноо? Чолоо дав. За. Би зөвхөн юу гарахаа мэдэхгүй ингэж шээ. Уртлагыг хараад шүү. Дайжи 1 2 3. Оо. Энэ амар тэнэг кринж шийтгэлээ. За энэ бол манай тогтсон шийтгэл байгаа. Тэгэхээр яг тайдны голд байрлаж агаад эргэж slow motionтэй хараад би бол энэ дэлхийн хамгийн царайлаг, хамгийн секси бүсгүй гэж хэлэх хэрэгтэй байгаа томоо. Бүр эсмис гэдэг үг хэлэх юм уу? Бачаа шүү дээ. Амжилттай. Та дараа нь хийх юм чи хараад аваарай. Амжилттай. За явлаа.
Би бол энэ дэлхийн хамгийн секси сайхан бүсгүй. За баярлаа. Өөрөөр алга ташаа. Шууд 4 бууж юм да. За Баасанда баяртай байна. Танаас Цацаагүй сте. цацаагүй. Танаас бүр хартаа салахгүй шүү дээ. За 4 дугаартай шийтгэл болохоро Тэр сонгосондоо баяртай байна. Бүжиглэж штэ, easy штэ хаа. бүжиглэнээс тахаа. Одоо нэг өгцөн бүжиг байгаа байхгүй. Танд хаа солонгос эмэгтэй хамтлагийн юунаас мэддэг бүжиг байна. Та ямар хөө төрлийн бүжиг бүжгэлдэг вэ? Хипхоп штэ. Станц штэ. Ха? Ийм дүнц станц. Хипхоп энэ хилээд байгаа нь. Та ерөн зүгээр ямар хөө төрлийн ерөөс энэ шийтгэл мэтгэлтэй хамаагүй ч зүгээр ямар хөө төрлийн бүжиг бүжгэлдэг вэ л гэж. Цацчаал яах вэ? Миний гүнжиг цацчаал яах вэ? Дэш хипхоп гэдэг үг хав шиха. Би хипхоп бүж. I got you. Ойлгочлоо. Та ойлгоогүй бах уу? За өгцөн бүжиг нь ямар бүжиг вэ? За. Баярлаа. Та ч нэрнгээсээ 4 6 10 гэж болгочих юм шүү. Чаава. Би тэ дөрөв биш гэж хэлсэн шүү дээ. Сэний дээ. За томоо нэг дугаартай шийтгэл vegan cola балгах бүрдээ бид 3-ыг магт гинэ. Тэгээ дуусах хэрэгтэй юм шүү. Ой биш үү? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өөрөөр сэтг өөрийгөө vegan cola. Та гурыг магтахаа. Хинээс хэлэх юм. Хэнийг нь Хацсан бол юу гэж бодлоо хэлэх вэ? Балгах бүртээ магтан те. За, стевиагаар амталсан vegan cola. Кафентэй. Байгалийн. Фу. Үй Ой, дуусах энэ магтах. ганц л магтчих гинэ. Оо ганц магт. Нэг магтад хоолын баг. ойлгоцсон би ойлгоцсон. Би ойлгоцсон гүнчнээ. Миний гороо найз хөгжилтэй. А? Хүчтэй гинэ би. Цацсан уу сая? Аа. чи ямар муухай. Чи нэгээр магт. сайхан үгийг бити харамлаа л та. Жоо хуваалцаа. За манай жижигэн хөөрхөн магтан дээ. Хөөхөндөө сайн нэг магтаад биш нэ. Нэг магтантай. Амьдрал хаяас юм хэцүү юм тохиолдол. Минээс нэг доороо иргэдээ. Жижиг. Хөө энэ ч одоо найзынх нь сайхан данч нар ингээ цээжинд нь бэлэн байж идэх юм уу? Манай ундрал айгүй гоё өндөр штэ метр 73. Одоо тий намайг юу хэлэх гэж байна? Миний найз айгүй гоё турж байгаа. Метр бас метр 73-аас доош. Яа. За. Одоо энийг за хуваагаад 3 Гоё штэ, веган штэ, яарч таргалахгүй яах. Йоо. Зэрдэж штэ гэж. Зэрдэж нааха. Энэ араас бүжиглүүлж юм. Байхын сахартай. Зэрдэж ийн гэж ер нь юу гэсэн үг вэ? Да манай Зэрдэж гэдэг нь монгол үг байна. Юу гэсэн бэ? Сая жижиг юу гэсэн бэ? Хөөхөн инээдэг гинэ. Ахаа. Болж штэ. Манай ундрал Ахаа дээр. Хөөхөн инээдэг. ортолтэй. Энэ магтаад бишэнтэй зүгээр ингээ Зүгээр хацаа. чи факт хэлээд байна шүү дээ хүмүүсийн. За одоо яа жими дээр Тайд нэг газ магтчих. амар гой магтчих. Сайхан сэтгэлтэй мэтгэлтэй гэдэг ч юм уу. Үгүй хэлээч. Чи. Манай жими
Тэгэхээр гурван чанарыг яг мөн чанарыг мэдээд байгаа болохоор. За. Одоо дахиад хэлээ. Бэж дахиад хэлээ. За. Манай Жими их хүнлэгтэй. Би угаасаа хүн юм чи хүнлэг байхгүй яа тий. Би сая нэг ч магтуулсан ш нийтэд 73. Зүгээр факт ивчиж байгаа байхгүй юу? Яг оногдох чинь шүү. Яач чав хараа. Би баг яагач хүстэй. Би үнэ хүлээ хянаад байгаа шүү. Энийг бол мэдээд байгаа байхгүй юу? Энийг бол мэдээд байгаа. Юу бүр шал норлоо. Одоо би л. За танилж. Ёо. Вау, хоёр. За тэгэхээр та одоо яг 4 дээр зогслоо. Одоо 6 дээр зогслоо. Нэрээ 4 5 4 6 10 болох гээд байна. За. Энэ яасан жоох хэцүү юм бэ те яхаа. За яах. Өөрийгөө сармагчин гэж бодоод хайраа илчил. Бодол гүнжтэй илчлэх байлгүй. Тэ. Гүнжин баг илчлээд байгаа юм. Өөрийгөө сармагчин гэж бодно хаа. Та яг одоо би Бид ямар сууж. Биш. Зүгээр хальт тэгээ явгал тэгээд өөртөө боломж. Сармагчин. Би багт тарцаа үзэж үрсэн байхгүй. За. Та тэгтээ тарзантаас төстэй юм биш үү? Тэс та. За томоо холдоод төгөр. Явлаа. Яса. Би явлаа шүү. Би явлаа. За цаалаа. Энэ ямар худлаа маяглаад байна гэж бод. Юу уучлаарай. Юу яа? хараш. Оо, харснаа. Ингээл болоо. Гэхдээ ханыг бөөс мөсийн түүгээд идэм гэж тариалчилж ингээд. За ах トゥ хоёрыг ингээд сармагчин болгох сайхан байлаа. Баярлаа. Бид ч угаасаа сармагчингийн үрсэж шүү дээ. Тийм шүү дээ. Цуснд юм байна. Нэг толгоогоо ингэлээ. Хоёр бөөс түлээ болоо. За. Иш. Дараагийн үе хүртэл нэг хөл дээрээ зогсох гинэ. Дараагийн үе хүртэл нэг хөл дээрээ зогсно гинэ. Болохгүй шүү. Буулгаа шийдгэлтэй. Ахын ясч. Би танд хэлсэн ш та хийх юм чинь гээд. Та тэгэл адилхан хэлсэн шүү дээ. Секси юу? За яг та өөрөө л мэд секси гэхгүй Энэ ч харвагийн юу лээ? би нэг хамгийн тим Өөрийгөө л магтаал. Би бол энэ хорвогийн хамгийн гоё секси Култэй залуу. Юутэй залуу? Нүдтэй. за бай. Ойлгоор юм биш тэрийг яваад байгаа шүү дээ. Ирмээрээ. За баярлаа. Одоо би ингэж чаад чийдэх юм. Тэгээд энийгээ дуустал гэсэн үг байхгүй Юу шийдэглээ дуустлаа. үгүй энэ Хаяал наач газар буугаал. Эй. оо Та дахиад өргөсөн. Наа чи нөгөөд төхөстэй. сая хилцээ учраас хэлэхгүй. Ямар гомбэ. За томоо. Найз руугаар. Бэлдсэн хиймэл үсийг зүгээд Шакирагийн дүр төгөр гинэ. Нэвтрүүлгийн дэмжигч, гоо үзэсгэлэн бүрдүүлэгч Etrebel Cosmetics. Шакира. Лалай. Вака эй. Вака эй. Вакан яадаг. Вака гэдэг. Лалай. Бас бүгдийн ремикс. Лалай. Нана. Бүх сэтгэхгүй шүү сая. Лалай. Hey. Шакира. Шакира хаалаар нь мэлхий орцгоно. Лалай. За тамаа ирлээ. За баярлаа. За баярлаа. Хээ.
Шакирын холбох их бэлгэлж байна. За яг манай энэ шийтгэл болохоор жинхэнэ жимсээрээ бебетоноос маань хүссэн бебетогоо авах их байгаа. Та өөрөө сонгоод чадаа. Аа шүү одоо авчих. Одоо ингээд эндээс үрж ирэл хүстэй сонгоо. Мид үн алийг идмээр байна. Би юу? Намайг хэлмээр. Хай зармигтай ирээ айгуугаа юмтаж ш. Тэр их идэл идчихмээр л. Окей. За энийг Баярлаа. Хүн шагнал авсан баярлаа. За тамаг ээлж. Яа. Чи хожигдох юм байна уу? За тамаа ингэнэ. Нэг найзаа сонгоод 1 минутын хугацаанд нүдрүү нь хараад сэтгэлийн үгээ хэл гинэ. Өө зөлгөө. Зөлгөө. Надруу найз байгаа гэж надад Чи авахгүй. муухай юм бэ? Найзтай яагаад Тэр нөгөө нэг шин жоохон хүүхэд яд саана байна. найз руугаа тийш 3 найзаа нэг нь сонгоод гэдэг ч юм. За ундралаа нэшэр. Манай хамт чинь. За сэтгэлийн үг сонсхон дээ найз минь. Сая найзаагаа магтаж чадаагүй. Тэгээ миний найз амар гоё хөрхөн сайн сэтгэлтэй. Хараач чи над руу би чамайг Монголын сор охтуудын нэг гэдэгт бол хинч марахгүй гэж боддог. Тэгээд хийх юм. Би чиний хатран амир хайртай. Энэ өмсгэр амар гоё ядаг. Тэгээд дандаа ингээд монезига ингээд хөрх шоколад гэж байна шүү дээ. Шоколад заримдаа уйлуулчдаг. Тэрэнд уучлаарай. 4 болох гэдэг ба штэ. Ой. Аа. 3 болоо. За штэ арай хол. 6-аас 3 биз дээ. Тэгтэр ирсэн. Яасан удаа урагш. Хана өччихээ. Тэглээ. Одоо уусаа би ямар шансг болсон. За хаа. Таны 9 дээр олонгууд сонгогдсон үгийг оролцуулсан дуугт бол тань энэчээс үг өгнө. Тэрийг оролцуулсан дууд болно. Окей. Хайр. Хайрын чи мөн үү? Өмнө хизээс болж байгаа. Тэгэхээр өөрөө байгаа мó. Тэгэхээр өөрөө байгаа мó. Бага. Хайрын чи мөн үү? Өмнө хизээс болж байгаагүй удаагшинд нац гарсан баяр хөөр зүрх итгэл үнэ шиг. Солон хаан байна надад хэлээш. Сэтгэл мөрөөдлийг минь буцаагаад өг. Алтан хавчаараа хавцсан үсээр чин айсын сайдыг надан тоглоно. Бара. Тэр штэ ха бодлоо. Эсвэл тэр Бороонд норсон сэтгэл минь болоогийнхээ бодод дарагдсан сэтгэл минь. Истэ. дуучин хүндийг хамтхан шийтгэлээ л. За би одоо хидч бас яах вэ? Би тэгж таарандаа. Paris in some. Яа би таахгүй авсан. Йоо амар болно штэ жинтэй хоёр. Мэд ер нь 2 гэ. Зүгээрээ дойдахын шихэр байгаа. За талент өөрийгөө хараад боддог бодлоо чангаар хэлээрэй. Хүшээ таргалцсан юм уу та? Энд ч одоо жоохон харлаад байгаа юм уу та? Заримдаа хөөрхөн шүү гэж бодноо. Тэг ингээд нүрээ бодулчаад бас тэг хөөрхөн биш шүү. Хүн өөрийгөө магтахгүй тийм магтах юм тий. Тийм штэ тий. Би ч ухаантай шүү. Өглөөс сэрж мөрөөдөө яана нүүр хавдсан юм уу та? Тэг хаяа сармоос хэлчихээ тэг нэг 5 6 унтсан юм уу та? Йоо хаана унчуу карад. За одоо та юу гэж боддөө? Яхаа шийтгэл. Гэхдээ зүгээр асуулт шүү дээ. Би тарина шүү. Тарина. Одоо би нөгөө юу яадаг вэ? Нөгөө өглөө болгоно өөртөө хэлдэг үгнүүд идэх вэ? Ударын өмнө хэлдэг. Одоо өөрийгөө манифест хийж байгаа гэх юм уу та? Нэг тиймэрхүү үг өгдөг. Тэгэл яг тэрийг өглөө болгон талент хараад өөртөө би бол тийм тий. Одоо нэг өмнө хаанаас одоо хаана ирсэн байгаа бэ? Одоо байгаа амьдралаа бас гоё ингээ тий. Үнэлэх хэрэгтэй шүү. Гэхдээ одооноос цаашаа явах хэрэгтэй шүү гэдэг утгатай тэгээ. хүмүүс ийм гоё боддог байх нь шүү. Гэхдээ зүгээр ингээд үгүй
сурчдаг байхгүй юу? Нөгөө байнга хилээд хахад Үгүйсгээгүй яах вэ? Үгүйсгээгүй зүгээр л тэр хүнд өөрөө өөрийгөө л жоохоо. Гэхдээ бас тэгэж бодсон шүү дээ. Яг ингэ харчаал Тарина заагаад өгөө. өө энэ чи батг гарах гэдэг бах таа гэж мэж бодсон шүү дээ. Бас тиймэрх юм байна. Би бол амар шүдэн амар их юм. Талент. За шийдээ. Шийд бүлч байчихсан. Маа бүр юм ярих. Тоза. Энэ ч та нэг байж байгаа степ байсан ч гэсэн 10 дахь шийдэглээ заавал биелүүлчихэд аврахгүй. Аяа. Аха. Та юм. За би ч таны чинь дайс. За. За, шийтгэл нь олонгууд 1 минут айгүй бүжиглэнэ. Тэгвэл ан бүжиглээ сүүлийн даалгавар. Тий. Айгүй би цаг тавих уу? За тий. Би одоо та тарина загаад өгөөс. За, шууд байлс юм уу? Үгүй шүү дээ. Зүгээр л Юу ч байгаагүй бүжил. Клаб ордсон шүү. за. Би амар ийм баахад гэсэн чинь. Яна уучлаарай. Өнөөдөр гоё багтаж байгаа хэцүү. За, ахаар ясаа хад тийм хөдлөн. Яач яарэ. Нэг и хай и сарад өршөө баг. И одоо хоёр явда. Өвшин нэг хоёр гурав дөрөв дрон дон дон дон. Хаж хотод. Наша. За 30 секунд үлдлээ. Дахиад биш биш. Ингэдэг байхгүй юу? Дахиад ингэж миний санаж байгаагаар ингэж энэ талдаа ирдэг. Доошлооч. Босголоо. Дахиад ирлээ. 20 секунд. Яваа. 2 Би өөрөө ирэглээ. 10 9 8 7 6 5 4 3 2 Би унагаахгүй ш. Нэг навагийг унгаалаа гэдэг. Хөө ингэж эмээ болдог байхгүй ингэж. Мондо байлаа. Апиасаар ингэж гүнжээ авлаа. Гүнжээ зүрхлийг бүжиглээ. За. Сая баг гүнжтэй юу бүжиглэх байсан юм шүү. Оо тийм. Чи бүжиглээ. Яг тас тэгэл саяж байгаа зовлооч төхөр. За. Гүн нийтүүс зовсон л доо зовсон. Одоо нэг Тэ юу шүү. Сая л таны хамрандаа хүрэх биш байсан шүү. Юу юм? Нүүрэндээ хүрэх. Юу л ингэ толгоонд өгөх. Аа. За энэ хүрээд нэвтрүүлэг маань өндөрлөх төглөө болж байна. Тэгээд бид дөрвийн урилгыг хүлээж аваад Өндөрлж байгаа үстэй. тий ер нь өндөрлж байна. Одоо бас яг жоохон юм ярил л та. За. Тэгээд бид дөрвийн урилгыг хүлээж аваад энэ хэцүү даалгавруудыг биелүүлсэн танд маш их баярлалаа. Ахыгаас их зовоолоо. Баярлаа. За тэгээд Хөө яхаа ийш нартаа баярлаа. за тэгээд манай нэвтрүүлэг хөтлөгчдийн хувцсыг спортоор хичээлэх дуртай охид залуус зориулсан P-Label гэдэг брэнд байгаа. Спортын брэнд. Ийм теннис менс тоглох Одоо хүмүүс. гоё доллар чинь та нар маань гоё гадаа. Тест тоглодог хүмүүс амар их болцоо лээ. Гоё юм бэл. Манай P-Label-ийг сонгоорой. Өнгөлөг амар гоё загварлаг хувцснуудтай шүү. За тэгээд манай гур бэлгээ өөртөө тайлбарлаад өгч. Яа. Тэгэхээр байгалийн кофеин болон стевиагаар хамталсан манай веган колагаа тэгээ танигаас эрүүл амьдралтай учраас гоё. Эрүүл амьдралтай бас нэмэр болж гоё кола уунгаа эрүүл байгаарай гэж хүсэж байна. Ямар ч будагч байцгүй жинхэнэ жимсээрээ бебето хайрцаг дүүрэн эзэн чихрийг танд өгч байна. Би та хүнд бид хэлж бол нөрөө идэж болно те. Аймид ээж өгч игээд. За тэгээд мөн дээрээс нь арьс ашилгаа болон нүүр будалтын герман бүтээгдэхүүн Etrabel косметикийн одоо гарын бэлгээд өгж байна. Эрэхтэй арьс гоё. Etrabel. За ингээд. Яа хэцүү байлаа те хаа. Та хэцүү. Гэтэ дойд ахтаа болохоор ингээд бүх амьд гоё дотн зүгээр ингээд баг камергүй юм шиг л явлаа. Тухтай тэгээд нөө юу вэ те. За уус дахиж орохгүй шүү дээ. Ашгүй. Айгу тэрийг айгу хэцүү те. Одоо дахиж орохгүй Одоо үстэй. өөр юм байхгүй шөхтүүд аа. Дахиж орохгүй. Одоо энэ жилдээ юмд орохгүй шахах за. Дойд ахарсан манай өмнө хийжсэн бараг бүх юмд орж ирсэн. Юм бол гэрт нь өрчлөө орч зураг авч ирсэн гэж бодлоо тий. Одоо хаа өөр зурган дөрвөлчих танд юу вэ? Одоо нэг дуул хийгээд Тэрээс алдсан шүү дээ. Одоо тэр шинэ оролцоохтаа баярлалаа. Тэгээд та нар маань хэлсэн. Хөө яхаага бас байнга 5 гараг болгон яг энэ цагт та нар маань
суугаад харуулаарай. Тэгээд дараагийн дугаараар эргээд уулзцаая. Баяртай. Баяртай дараагийн дугаарт би байхгүй.